Бага боловсролын тухайд бага сургуулийн багшийн ачаал онцгой их байдаг. 6 настай хүүхэд сургууль дотроо төөрчхөөд уйлаа зогсож байх нь энүүхэн. Тэд бол шууганы эзэд сургуулийн доторх хайр татам сурагчид. Хүүхэд алдаа гаргахаас айдаггүй болгоё. Хүүхдийг балаар бичүүлээд алтгаар нь дахиж хуулуулан шийтгдэг бус балын харандагаар бичүүлж баллуурдах эрхийг нь олгон алдаа хийсэн ч засаж болдгийг ойлгодог болгох зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн. Малчтын хүүхэд 6 настайгаас гэр бүл нүүдлийн нутгаас холдон дотор байран сууж байгаа нийгмийн хямрал гэж хэлж болох үс асуудлыг дагуулж байна. Сайн сургууль, хот айлын дэргэд байвал хүүхэд гэр бүлийнхаа дэргэд хонь мал ахуйгаас хөндирлгүй өсөх, торних ийм боломжтой болно. Бид эх 4 жилийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чөлөөт бүсийн асуудлыг оруулсан бөгөөд шинэ хэв маягийн бага сургуулийг бий болгоно. Хүүхдүүд 3 өдөр танхимаар хичээлж 2 өдөр нь гэртээ цахим хичээл үзэх боломжтой болно. Энэ бол малчтын амьдралын хэв маягт нийцсэн шинэ загварын сургууль болно. Хүүхэд насны багад сурсан эрдэм хүний насан туршийн баялаг болдгийг амьдрал өөрөө нотолдог. Хичээл сурахыг та бүхнээс чин сэтгэлээсээ хүсье.